Start the match. За. Стиви авралчлаар шалгуур 27 дахь удаагийн тэмцээний хамгийн сүүлийн тоглоом. Эмэгтэйчүүдийн хасах 62 кг аврагын алтан медалийн тоглоом хүрэлцэж байна. За Хятад улсын Розон 50 улсын тамирчин Чонгжугийн тултал бэлэн болсон байна. За 50 улсын тамирчин Наваар бол үгүй ялэг юм байна. Розон шиг бол өндөр байна. За Розон шиг бол өндөр нуруугаа бол маш зүг ашиглаад байгаа тийм ээ. Эндээ ч одоо ингээд финал шалгаад ирсэн байж байгаа. За өндөр нуруутай эмэгтэй тамирчдын хувьд бол нэг сул тал нь ерөнхийдөө хурд байгаад байдаг тийм. За Розон шиг хурд бол бас том боломжийг хурдтай байгаад байгаа. Тэмтэй ер нь лалдахгүй байгаа да. Манай алдсан ч яг энэ би хадгалал 86 см. За лална. За хоёр улсын тамирчдын хувьд тоглолтын хэв маяг бол тун ойролцоо тийм ээ. Хоёулаа маш нэгт хамгаалалт маш өндөр. За минь дотроо за тэгэхээр найдвартай амнуудыг бол авч чаддаг байгаа. Намайг Хятад улсын тамирчин Розон шиг. Хятадын 51 тамирчин Хонжэйн Стиви авралчлаар тэмцээний хамгийн хаалтын тоглолтыг хийж байна да. Загууч өдөр орсон. За энэ хоёр улс бол энэ хүү тэмцээнд бол аль аль нь эмэгтэй баг нь бол маш өндөр амжилтыг үзүүлсэн байж байгаа. За одоо энэ хоёр тамирчнаас хамаарч одоо магадгүй багийн дүнд нөлөөлөх тим шийдвэрлэх тоглолт байж байгаа. За 10 секунд руу ороод ирсэн. За аль аль нь маш тэнцүү үзээд аль аль нь оноо авалцаа. Улаанболонгийн тамирчин контактер за контакт 3-2. За Тайван. За Тайван улсын тамирчин. За аль аль нь аваагүй 3-2 гэсэн контактаар Улаанболонгийн тамирчин ялж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл оноогоо авч гисэн гидсэнд бол илүү их оновчтой тоглоомыг хүргээд байсан гэсэн тийм. Гүйцгүй байсан ч шилтийн тоо бол илүү байсан гэсэн. Амжилттай бүгд найрамдах Хятад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Шэньмин Жуан эм банкарын ордод бүрдүүлсэн байна. Бүгд найрамдах Хятад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Шэньмин Жуан Хятад талд орсон юм. Бүрэн хэрэгт элчин сайдаас ирсэн байгаа гэж заалж ах шиг байна. За тэгэхээр энэ тэмцээний маань цар хүрээ ямар гахалтай том нөлөөтэй байгаа гэж итгэж байна. Багтгаар үе. Хятад улсын тамирчин бол одоо энэ үед дээр бол маш нэгт явах нь бол ойлгомжтой. За 50 улсын тамирчин хамгаалтан дээр бол улам бүр нэгтгэх нь тодорхой. За аль нэг нь илүү байна. 50 улсын тамирчны хамгаалт илүү юу, Хятад улсын тамирчны давталгаа илүү юу гэдэг л улаан болох нь дээ. За илүү санаачтай явахгүй. Эхний үед дээр бол яг иймэрхүү байдлаар харсан ба сүүлд Тайван илүү өргөцсөн. За мөн 30 секунд. За ингээд одоо тамирчид маань бол маш игдэгтэй үе байгаа болохоор илүү байгаад байгаа. Илүү хөдөлгөөн хийхэд тэр дор нанаага алдчих гээд байгаа. Тиймээс одоо нэг ингээд өндөр төвшин анаад хараад анхаарал бол 100% төвлөрсөн байж байгаа. За ямар хурдтай. Маш гол тоглоо явсан да сая бол. Тайван улсын тамирчин үнэхээр сайн харж байна. Сая энэ хурдны шүтгийг л гаргачлаа. Тэжнийхээ үл ялэг хөрлөгөөр гаргачихсан.
За Хятад улсын тамирчин бол сая шиг ингэ жигээд явах хэрэгтэй тийм ээ. Ашиглаад. Тайван улсын тамирчин бол үнэхээр нэг тамгаалттай юм. Нуруугаар нам Наадалны контакт гаргаад ингэж амаг сайн хадгална гэдэг бол за сүүлийн 30 секунд. чадвар. Байна. За 30 секунд руу орол энэ аяр маань. За ийм нэг За үнэхээр гайхалтай. хөлийн орож ирэл. Таслаа. Яг саяныхаа энэ үйлдэлийг дахиад авчиж байна. За Тайван улсын тамирчин. За одоо шахахгүй л угаасаа Бүрэн 100% хамгаалж байна. Нэг ч оноо алдаагүй. 2 минутын туршид. Энэ өндөр тамирчнаас. за дөрөв Энэ өндөр ур чадвар. Сайн хамгаална гэдэг бол үнэхээр Тайван улсын тамирчин. За. За Тайван улсын тамирчин. Тасалж карт өргөж байна. За энэ юу За нэгэнтээ үед дуусч байгаа гэдээ ямар ч карт өргөж. за энэ тактик юм явж байгаа хаа бас. Тийм байна. За Эдэн тарах нь ойлгомжтой байсан. одоо юу гэж бодож байсан юм бол карт өргөсөн хүнчтэй байна. За ингэж цаг авчиж жоохон тамирчтай Анхаарал хамгааж байгаад анхаарлын төвлөрүүлж байгаад бас сүүлийн үед одоо ах тал дээр төвлөрүүлж байгаа. За 50 насны тамирчин царай нь бас их тайвшир царагч шүү тийм ээ. За 2-1 гэдэг бол одоо барай дөрөв дээр хэрэг байгаа нэгдэх юм бол шууд хожигдол хийх магадaltaй. Наа байж байна. Тоглолт дуусаад бол 4 секунд үлдсэн. За энэ магадгүй шүүгч нөгөө командыг яагаад байгаа юм те? За excellent. За энэ яваасаа тактик юм. Явчлаа л та. За 4 секунд. За агуу ерөнхийдөө 3 секунд байна. 4 байл. За бүр. За загвардгаар үе гарах нь уусаа ойлгомжтой боллоо тий. За бүр Шиконаг авлаа. За 50 улсын тамирчин бол царай ханиг их л тайвширсан байсан чинь тэр дороод одоо нөгөө тал руу ирчихлээ. За тэмцээн бол одоо хаашаа чиргэж болно шүү дээ. Ийм л гайхалтай спортоо. За ингээд ядалтаа бүрэн баг тодорхой болсон байсан хүмүүс маань ингээд хэдхэн секундэд ч хүртэл оноо хөлтгийг харуулж шүү дээ. нэг 2 секунд. Хоёр өшгөлт хийгээл 2 гайхалтай. За энэ 50 улс хятад улсын юм байна. 2 м 10 см тийм ээ. Энэ дараагийн 2 м 10 см хөлөө орон чадварлагаар таеквондогийн спорт хийж гайхалтай. бас тийм бол хөдөлгөөнтэй биш байлаа шүү дээ. Маш бас хурдтай байсан. Одоо сагсан бөмбөгийн тамирчтай бол 2 м 10 см өчтөө төвийн барилтад болж байна. Түүний толгойд өгшүүлээ. Тамирчны маань шийдвэрлэх үе 3 дугаар үе. Бол нэг раундыг авсан. Одоо чухал. За 50 улсын Ам хүчээ шахах. сая хожиж байсан тоглолтоо хатсан за ихэд харамсангүй байгаад нэрвтэл харагдаж байна. За тэр ихэн дарах тиг тоглолт маань хэлсэн. За аль нэг контакт. За хоёр тамирчныг харахад бол ер нь маш их хараад тоглоод байгаа. За энэ шийдэмжий байж мэдхээр харагдаад байна. За 50 улсын тамирчин бол ерөнхийдөө нэгэн агрессив тоонуудыг явж байна. За хэдийн оноо гарахгүй байгаа ч гэсэн 50 улсын тамирчин бол хэдий одоо шатаж байгаа ч гэсэн ер нь өөрсдөө тактик ашиглах нь бол зөв. Ер нь бол сүүлийн секунд оноо алдснаас бол тэр бол болж исэн тийм ээ. За хятад улсын тамирчдын давуу тал бол ерөөсөө яг тэгж хяналтгүй дайрж байгаа хүн дээр бол маш гаргууд оноо гаргадаг. Аюултай. Тэгэхээр бас ингээд энэ тактик нь зөв гэж бодож байна. за 1 минут руу орлоо. За одоо сэтгцийн хувьд бол хятад улсын тамирчин хамаагүй тайван байгаа.
явж байна да. За яалч шийдвэрлэх үе болохоор аль аль нь өөртөө хамгийн сайн санаарч байна да тий. авч байна да. Бол бүхэн сүүлийн 30 секундээр орсон. За одоо энэ тоглолт бол одоо яаж ирж болно? За 2 секундэд тийм их оноо авсан. 30 секундэд хэдэн оноо авч болно? 20 секунд. Үнэхээр хугацаа. 10-аас доош болно. 15 секунд. Маш их зэгтэй юм. Бодно шүү дээ. Яа, За 2 удаа үргэлжлэн болсон. Хийсэн болов харах амжилтгүй. За 50-аас тамирч юм бол контактээр илүү байгаа. За 70-аас тамирч мөн адилхан өмнөчтэй. Намайг барьж үзсэн 50-аас тамирч. За шүүгшин. За Сандараа болохоор алчлаа. за маш сонирхолтой одоо бүх үзүүлэлтүүд тэнцсэн. Үзүүлэлтүүд тэнцсэн гэсэн үг юм. За оноо нэг контакттай байлаа шүү дээ тий. контакт адилхан. Маш сайн байна. Энэ дээр бол одоо шүүгч нарын сандаар хэн илүү одоо идэвхтэй байсан. За 50 болсон юм За байна. 50-аас юм байна. Яг тийм гэсэн. За үнэхээр юм бас. Эцэгтэйгээр одоо. Автомат одоо. За мундаг байна. Хоёр тамирчин байна. За хоёр тамирч ялаад хүлээж байгаа ч тий. баяртайгаа Ширүүгэн дагаж шүү дээ тий. за ерөнхийдөө 2 дугаар үе дээр аваалыг Хоёр аваад дахин Аасын зүгээр маш сайн бариад 50 байж байгаа. Хамгаалалт бол маш өндөр ур чадвартай. Сар байгаа. Загаах нь үзэл жоохон контрол алдаад тэгэл хамгаалцаад дуусгаад байна шүү дээ. За ингээд 27 дахь удаагийн насан туршидтын Олимпийн тайвкондогийн Аз ТV авралаар болсон. Тайван улсын тамирчин Чан Жэ